За сайн байцгаана уу та бүхэндээ хэсгийн бодлогыг хэрчмийн аргаар бодох аргын талаар тайлбарлая. За эхний бодлого. Аялагч 3 өдөр аялав. Эхний өдөр бүх замынхаа 11-ний 3 хэсгийг, дараагийн өдөр 11-ний 4 хэсгийг явхад 40 км газар үлдэвэ. Хэдэн километр аялсан бэ? За тэгвэл бүгдээрээ аялсан газрынхаа хэмжээг одоо хэрчмээр төлөвлөл авчи 11 тэнцүү хэрчмээр аялсан газар авчи. Тэгвэл түүний маань 11-ний 3 хэсгийг эхний өдөр буюу 1-р өдөр. За цаана 11-ний 4 хуваасан хэсгийг нь болохоор 2-р өдөр. Тэгвэл үлдэж байгаа 4 хэрчимд маань 40 км харгалзаж байна гэдгээс нэг хэрчимд маань хэдэн километр харгалзаж байгаа вэ гэдгийг олж болж байна. За ингэх юм бол эндээс нэг хэрчимд маань 10 км харгалзаж байгаа гараад ирлээ. Тэгвэл бид нар нийт аялсан замаа 11 тэнцүү хэрчмээр авсан тийм ээ. Түүний нэг хэрчимд нь 10 км харгалзаж байгаа юм бол 11-ийг 10-аараа үржүүллээ. За 110 км газар аялсан байх нэ. За 2-р бодлого. 3 анги мод суулгав. А бүлэг 12-ны 7 хэсгийг, Б бүлэг үлдсэн модны 25-ны 3 хэсгийг, В бүлэг 440 ширхэг мод суулгасан бол нийт хэдэн мод суулгасан бэ? За бас адилхан бүгдээрээ нөгөө нийт суулгасан модоо хэрчмээд төлөвлүүлээд авъя. Тэгвэл биднэрт нөгөө А бүлэг 12-ны 7 хэсгийг гэж байгаа учраас 12 тэнцүү хэрчмээр нийт хэмжээгээр за нийт суулгасан модоо ингээд авчи. Тэгхийн бол энэний 12-ны 7-г бол А бүлэг суулгасан. За тэгвэл Б бүлэг болохоор үлдсэн модны гэж байгаа учраас энд биднэрт үлдсэн 5 тэнцүү эрчим үлдсэн тийм ээ. Энэ 5 тэнцүү эрчмийг 25-ны 3 хэсэг гэж байгаа учраас нэг хэрчмээ бүгдээрээ яах нь 5 тэнцүү эрчим дахиад хуваачах юм бол 5-5-ын 25 тэнцүү эрчимд хуваагдах гэдэг шүү дээ. За ингээд 25 тэнцүү эрчимд хуваасны 3-ыг нь болохоор Б бүлэг. За 25 эрчмээс 3 авчих юм бол цаана 22 тэнцүү эрчим үлдлээ. За түүнийг болохоор Б бүлэг буюу 440 ширхэг мод суулгасан гэдэг нь тодорхой мэдэгдээд байна. Тэгвэл 22 хэрчимд нь 22 тэнцүү хэрчим нь 440 мод харгалзаж байгаа юм бол нэг хэрчимд хэдэн мод харгалзах вэ гэдгийг олчих юм бол нэг хэрчимд 20 мод харгалзаж байна. За үүний дараа бид нар сая ингээд хамгийн анхны нөгөө 12 тэнцүү хэсэгт хуваасан нэг хэсгээ 5 тэнцүү хэсэгт хуваацсан тийм ээ. Тэгвэл энэ 12-д бүгд 5 тэнцүү хуваагдж байгаа гэдгээс 12-ыг 5-аараа үржүүлчих юм бол биднэрт нийтдээ 60 тэнцүү эрчим байна гэсэн үг. Энэ 60 тэнцүү эрчмийн маань нэг хэрчим нь 20 мод харгалзаад байгаа юм бол 60-ыг 20-оор үржүүлээд 1200 мод тарьсан байх нэ. За бодлого 3. 2 тооны нийлбэр 260. Хэрэв эхний тооны 4-ний 1 хэсэг нь 2-р тооны 5-ны 2 хэсэгтэй тэнцүү бол энэ тоонуудыг олоорой. За бүгдээрээ эхний тоогоо 4 тэнцүү хэсэгт хуваасан энэ эрчмээр төлөөлүүлээд авчи. Тэгвэл энэ тооны маань 4-ний 1 хэсэг. За энэ шараар тодруулчлаа. 2-р тооны 5-ны 2 хэсэгтэй тэнцүү. За тэгвэл 2-р тооны яг нөгөө тэнцүү хэсгээ шарлуулаад харах юм бол 5 тэнцүү хуваасны 2 хэрчим гэдгээс энд бол одоо анхны тооны нөгөө 1 хэрчмийг дахиад 2 хэрчимд хуваагаа явуучих юм бол энэ нийтдээ 13 хэрчим маань 260 гэдэг тоотой харгалзаж байгаа гэдгээс нэг хэрчимд маань 20 гэдэг тоо харгалзаж байна. За тэгвэл 1-р тоо маань болохоор 8 тэнцүү эрчим болсон тийм ээ. 4-ний 1 маань бүгдээрээ 2 эрчим хуваагдаа явчихаар. За 8-ыг 20-оор үржээд 160 байх нь. 2-р тоо бол 5-ыг 20-оор үржээд 100 байх нь. Эргээд шалгаад үзэх юм бол 1-2-р тооны нийлбэр маань 260 байж чадчихэв. За бодлого 4. Мухлаг 3 өдөр алим худалдав. Эхний өдөр бүх алимны 4-ний 1 хэсгийг бас 5 кг. 2-дугаар өдөр үлдсэн алимны 5-ны 1 хэсгийг бас 9 кг. 3-дугаар өдөр үлдсэн алимны 5-ны 3 хэсгийг бас 14 кг алим худалджээ. Нийт хэдэн килограмм алим худалдсан бэ? За энэ дээр бас айлхан нийт нөгөө худалдаж байгаа алимныхаа хэмжээг хэрчмээр авчлаа. За энэ нийт алимны маань 4 тэнцүү хуваасны 1 хэсэг буюу дээр нь 5 кг гэхээр багшийн энэ шараар бодсон хэсгийг болохоор эхний өдөр худалдсан байна. За дараа нь 2-дугаар өдөр болохоор үлдсэн алимны гэж байгаа учраас энэ шар байгаагаа хасаа цаана үлдэж байгаа энэ цагаан эрчим дээрээ дахиад 5 тэнцүү хуваасны 1 хэсэг дээр нь 9 кг алим. За энэ нэг шараар тодруулсан болохоор 2-дугаар өдөр худалдсан алимны хэмжээх нь энэ бүдэг нарийн шар нь бол 1-р өдөр худалдсан алимны хэмжээ. За 3-дугаар өдөр болохоор мэдээж үлдсэнийг нь худалдсан тийм ээ. Гэтэ 3-дугаар өдөр дээр үлдсэн алимны 5-ны 3 хэсгийг бас 14 кг гэж таарад байгаа учраас бүгдээрээ үлдэж байгаа эрчмээ 5 тэнцүү эрчимд хуваагаад өгөх юм бол за ингэж оногдоод эндээс бас
14 кг гэдэгт маань болохоор 2 тэнцүү эрчим харгалзаад байна шүү дээ. Тэгвэл эндээс 1 тэнцүү эрчим маань хэдэн килограмм алим оногдож байна вэ гэдгээс нэг эрчимд маань 7 кг алим оногдож байна. Тэгвэл 3 дугаар өдөр сая 5 тэнцүү эрчим хуваасан юм чинь 7-гоо 5-аар үржүүллээ 35 кг алим хөдөлсөн байх нь. За одоо тэгвэл энэ дээр 2 дугаар өдрийн нөгөө 9 кг маань нэмээд өччих юм бол 44 кг болж байна тийм ээ. За тэр 44 кг гэдэг чинь 5 хуваасны 1 нь байгаа бол цаана нь 5 хуваасны 4-д маань 44 харгалзаж байгаа гэдгээс 44-ийг 4-тэй хуваагаад 5-аараа үржүүлчих юм бол 54 кг алимыг 2 дугаар өдөр худалдсан. За түүн дээр нь 1-р өдрийнхөө нөгөө 5 кг маань нэмээд өччих юм бол 60 кг болчлоо. 1-р өдөр бол нийт алимны 4 хуваасны 1. Тэгэхээр цаана 4-ний 3 хэсэгт маань болохоор 60 кг харгалзаж байгаа гэдгээс 60-ыг 3-даа хуваагаад 4-өөр нь үржээд өчгөр 80 кг алим. Нийтдээ бол 80 кг алим худалдсан байх нэ. За анхаарал хандуулан сонссонд баярлалаа.